Тэгэхээр өнөөдөр Монгол орны нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь ямар нэг байдлаар доройтсон, унагдрах байдлаа алдсан байна гэдэг ийм үндсэн судалгааны томьёод бол гараад байгаа. Тэгэхээр ер нь бэлчээрийн доройтол, бэлчээрийн далхагдал гэдэг асуудлын хувьд аваад үзэхдээ энэ зэрэг нөлөөлж байгаа хүчин зүйл нь олон юм. Саяны бидний гол ярианы сэдэв болсон цаг үеийн өөрчлөлт, дулаарлын тийм ээ, урамсгалын өөрчлөлт гэдэг хүчин зүйл бол нэгдүгürt нөлөөлж байгаа. Хоёрдугаарт энэ үйлдвэржилт, хотчлтын нөлөө бас байгаа. Мөн дээрэс нь мал аж ахуй эрхлэлтийн асуудлууд тийм ээ, асуудал нөлөөл явж байгаа. За тэгээд энэ зам харгуу дэд бүтцийн асуудал. Ийм олон зүйлийн хүчин зүйлүүд нь нөлөөлөд байгаа. Тэгэхээр бид нар энэ хүчин зүйлсийн нөлөөллүүд маань бол шууд нөлөөлж байгаагаар нь мал дээр л бид нар яриад байгаа шүү дээ. Мал нь ерөөсөө энэ яагаад байна гэдэг. Тэгтэл малтай ч зэрэгсүүлээд дан байдлаар нөлөөлж байгаа нөлөөллийн хүчин зүйл нь юу юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Тухайлбал ган гингүү тухайн жил ургамд ургах нь байгаа тийм ээ. Ургаж чадахгүй ингээд ургамлын хугацаа хойч юм ингэж байгаа. За ингээд ирэнгүүт өвөл болоод ирэхэд яах юм? Цас ороод ирэхэд хүтрээд ороод ирэх юм бол мал идэх юмгүй болчихж байгаа учраас нөгөөх нь зод болоод ирдэг. Ингээл нөгөө эрсдэл гэдэг нь үүсэж байгаа. Тэгэхээр бид нар дулаалтай холбоотойгоор энэ бэлчээр дээр үүсэж байгаа нөлөөллийг бууруулах нэг аргачлал нь бол бэлчээрийг яаж сайжруулах уу гэдэг асуудал, сэлгэж ашиглах уу гэдэг асуудал гэдэг нь. Тэгэхээр сэлгэж ашиглах гээд сайжруулах гээд ингээд явангууд бидний хувьд одоо нөгөө талбайн хувьд өнжөөчи, амраач гингүүд талбай амс болчиход малын олон болчиход байдаг энэ асуудал үүсэж байна. Тэгэхээр бидний хувьд нэг асуудал нь юу вэ гэхээр энэ газар тариалан үйлдвэрлэлийн түвшин дээр сэлгээний тариалан эдлэгэнүүд байгаа тийм ээ. Эдгээр дээр нөгөө малын дижил ургамлуудыг тариалуулад тухайн улирлууд дээр нэмэгдэл дижилээр хангах асуудлуудыг авч үзэж болж байна. Эсвэл нөгөө хөл бууцсандаа дижилэн тариад ингээд нөөцтэй болох асуудлууд тийм ээ ярьж болж байна. Нөгөө талдаа нөгөө нөлөөлөд байгаа малын хөлийнх нь тоо толгой хэмжээг нь чанаржуулаад зөөрүүлэх. Тооноос чанар чилжүүлээд зөөрүүлэх тийм ээ. Энэ асуудал руу орох. Энэ асуудлуудыг явах хэрэгтэй. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, тэр тусмаа бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх тийм ээ. Энэ асуудал дээр сүргийн бүтэц гэдэг нэг том асуудал байдаг юм. Өнөөдөр бэлчээр дээр Монгол улсын нийт мал сүргийн маань хувьд аваад үзэх юм бол бараг 50 гаруй хувь нь 90% мал болчиход тооцоол гараад байгаа. Энийг яаж ийм гэхээр нөгөө бэлчээр дээр үр шимгүй ачаалт бий болоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг нэгдүгürt бууруулах хэрэгтэй. Юу гэдэг энэ жил 100 төлөв авлаа гэх юм бол 20-ын бий өсгөнө. 80-ын эргэлтэнд оруулна гэдэг. Ийм зарчмаар явуучих юм бол аяндаа нөгөө бэлчээр нөгөө сүргийн дотор байгаа бүтцийн хувьд нөгөө 90% малын маань эзлэх хувь хэмжээ багасаад нөгөө төлөх малын маань эм малын маань хэмжээ нэмэгдээд ирнэ. Тэр хэмжээгээр нөгөө ахаад нөгөө сүргийн эргэлттэй оруулаад бүтээгдэхүүнэлд борлуулад ингээд явчих юм бол эргэлт эдийн засгийн хувьд эргэлт ч өндөр болоо явах байхгүй юу? Нийт аймаг сумдын бараг 85% нь мал аж ахуй зөвлөсөн, газар тариалан зөвлөсөн эдийн засгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ эдийн засгийн гол цөм нь өөрөө эргээд байгаль суурийнхаа өөрчлөлтөнд шууд хамааралтай байж байдаг. Энэ урамсгалын өөрчлөлтийг даван туулна гэдэг бол зөвхөн малчин мал аж ахуйн салбарын мэрэгчлэтнүүдийн хөдөөж ахуйн салбарын мэрэгчлэтнүүдийн асуудал биш ээ. Энд нийтээр хамааралтай байх хэрэгтэй. Дасан зохицъя, даван туулъя.